За хөрөнгө оруулалтын тухай янз бүрийн харьцангуй ойлголтууд байдаг. За бид нар хөрөнгө оруулалт бодонгууд зарим нь их мөнгө боддог. За зарим нь үл хөдлөх хөрөнгө, амны орон сууц боддог, машин, тэ юу гэдгийг үнэт идэл, морь, мал, адуу. За зарим нэг нь болонгууд мэдлэг, боловсрал гэж хардаг. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ би амны орон сууц, хаус, ер нь орон байр гэдэг ер нь үл хөдлөх хөрөнгө муу юм уу, биш юм уу гэдгийн талаар ярилцаж бодлоо. За сэдврүүгөө орохоос өмнө та бүхэндээ би нэг юм тодорхойлъё гэж бодлоо. За тэр нь юу вэ гэхээр амны орон сууц ер нь хаус хувийн одоо энэ орон байр гэдэг хүн хүний хувьд маш одоо тийм emotional сэтгэл зүйтэй холбоотой тийм өөр ингэсэн агуулгатай өөр ингэсэн үн цэнтэй байдаг. Тийм учраас би энэ сэдвийг та бүхэнтэйгээ маш болгоомжтой хоёр талаас нь ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. Хүмүүс ер нь хоёр хуваагддаг л да. Амны орон сууц үл хөдлөх хөрөнгө те мөн нөгөөд нь бол амны орон сууц үл хөдлөх хөрөнгө бишээ гэж хоёр хуваагддаг. За ихэнх хүмүүсийн хувьд амьдралынх нь хамгийн том худалдаа авалт нь хаус, орон сууц, амны орон сууц, байшин байдаг. За тэгээ үүний төлөөл ер нь гэрээсээ өглөө гарч ажилдаа яваад оройдож орж ирдэг. Тэгээд харамсалтай нь хүн болгонд яг бэлэн мөнгөө ингээд тоолоод хаус, орны орон сууц, байшин худалдаж авах тийм боломж байхгүй та бүгд мэдчихэж байгаа. За ихэнх хүмүүс амны орон сууц одоо байшин худалдаж аваад байр худалдаж авангуудаа тэрийг үл хөдлөх хөрөнгө гэж хараад байдаг. За нөгөө талаас хэсэг бүлэг улсууд энэ бол үл хөдлөх хөрөнгө бишээ. Та хэрэг өөрөө дотор нь амьдарч байгаа бол үл хөрөнгө бишээ гэж яриад байдаг. За тэгвэл яагаад тийм гэдгийг энэ энгийн 3 аргументээр авч үзье те. За нэгдүгürt нь болонгууд ипотекийн зээл. За хүн болгонд түрүү хэлсэлчлэн одоо бэлэн мөнгөөр тоолоод ингээд өгөх боломж байхгүй учраас за банкны ипотекийн зээл дамрагддаг. За ипотекийн зээл ер нь энгийнээр ярихад ер нь бол өвөр гэсэн үг. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хэдий таны байрны чин гэрчилгээ те бичиг баримт таны нэр дээр байгаа ч гэсэн тэр байр ерөөсө банкны өмч юм аа. За ямар нэг юм тохиолдолд та ипотек төлж чадахгүй төрвөл банк танд юус тохиолдсон байсан яаж хийж байгаа л мөнгөө буцааж авч авахыг бодно. Ер нь авдаг. За тийм учраас ямар нэг юм тохиолдолд хэрв ипотекийн зээлээ төлж чадахгүй төрөх юм бол байрнаасаа сална гэсэн үг. За хоёрдугаарт нь үл хүзэгдэх зардлууд. За бид нар байшин, хувийн орон сууц авахдаа ер нь бол за ипотекээр зохицуулж болоо гэж боддог. За тэгвэл биднэрт үл үзэгдэх бидний тооцоолоогүй маш олон зардлууд гарч ирдэг. За зардлууд гарч ирээ таны карманаас ч мөнгө гараад явж байна гэдэг чинь ерөөсө хөрөнгө оруулалт биш, өөр зээл юм а гэсэн тийм агуулга яваад байгаа. За ямар үл үзэгдэх зардлууд гарч ирдэг вэ гэхээр жишээлбэл шинэ байранд орлох, нотараар ямар нэгэн бичиг баримтад баталгаажуулна те. За тэрнээс гадна шинэ байранд орсон юм чинь те тавилга ингээд тохирохгүй байлаа гэхэд шинэ тавилгууд авах хэрэгтэй болно. За янз бүрийн засвар үйлчилгээ, янз бүрийн одоо эвдрэлтэй юу гэдгийг тэрийгэ засах болно. Янз бүрийн даатгал, янз бүрийн шимтгэлүүд ингээд авч байна. Ямар айгүй их тийм нуугдмал үл үзэгдэх тийм зардлууд зөндөө байдаг. Бидний анзаардгүй те. За хоёрдугаарт нь. За гуравдугаарт нь яа гэм бэ гэхээр алдагдсан боломж. За алдагдсан боломж гэж юу гэж хэлээд байна гэхээр ер нь дэлхийн улс орнуудад манай Монгол ч гэсэн байшин худалдаж авахын тулд эхний 20 юм уу 30% төлөөд дараа нь үлдсэнийг нь банкны ипотекийн одоо журмаар байшин худалдаж авдаг. За тэр нь юу гэсэн үг вэ? 20% төлөөд тэгээд дараа нь үлдсэнгийн банкнаас зээл авч гад төлнө гэсэн үг. За тэгээд яг тэрэн дээр алдагдсан боломж гарч ирээд байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 20% байшингийнхаа урьдчилгаанд өгчхөр чинь тэр одоо 1 сая долларын үнэтэй байшин авлаа гэж бодоход 200 мянгаыг тэр байшинд авч төвччихээр тэрнийхээ оронд 200 мянгаыг хөрөнгөний зах зээлд оруулаад жижиг бизнес эхлүүлээд өөрийгөө хөгжүүлээд альсгүй өөр нэг хөрөнгө оруулалт хийгээд илүү өсгөөд одоо илүү боломжийн өсгөнгүүтээ дараа нь бэлэн мөнгөөр шууд байшин юм уу байр амны орон сууц худалдан авах тийм боломж байж магадгүй. Тийм учраас эрийг алдагдсан боломж гэж хараад байгаа маа. За хоёрдугаарт нь амны орон сууц үл хөдлөх хөрөнгө гэж ярьдаг хүмүүсийн ямар аргумент байдгийг гэхээр за нэгдүгээрт нь байрны үн өснө буцаа зарахад ашиг болно. За амны орон сууц, байр, байшин, байрлал, тухайн одоо байрны чанар, зах зээлийн хүчин зүйлүүдээс болж ер нь мөн байнга өсөж идэг. За тэгээд үнэн нь өсөөд байрын хямдхан аваад тэгээд гайгүй янзлаад ингээд үнэн нь өсөөд хэдэн жилийн дараа үнэтэй болохоор зараад ашиг болж болно гэж хүмүүс ярьдаг. Тийм болохоор амны орон сууцны үн өсгөд зараад ашиг болж болно. Энэ бол үл хөдлөх хөрөнгө юм аа. Энэ бол үл хөдлөнг тэг хөрөнгийн баталгаа юм а гэж хүмүүс ярьдаг. За нөгөө талаас нэг юмыг бүгдээр анхаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр 2008-9 онд Америк нэгдсэн улсын үл хөдлөх хөрөнгийн хөөс дэлбэрч дэлхийн эдийн засгийн хямралыг дагуулсан байдаг. За тэр нь яасан бэ гэхээр банкуд, ипотек гаргадаг компаниуд маш олон чанаргүй ипотекийн зээлийг гаргаснаар тэр бүхэл бүтэн зах зээл ямар ч үн цэнэгүй болж хөөс нь хагараад тэгээд одоо дэлхийд даяар эдийн засгийн хямралд орсон байдаг. Тэгэхээр энэс юу харж болохоор юм гэхээр ерөөсө
дандаа үл хөдлөх хөрөнгө одоо жишээл байрны байшингийн үн өсдөгөө гэдгийг бас ингээд харж болохоор байна тийм ээ. За хоёрдугаарт нь болонгууд өөрийн гэсэн гал голомт. За ихэнх хүмүүсийн хувьд амны орон сууц те өөрийн гэсэн байр гэдэг бол сэтгэл санааны амар амгалан байдалтай холбоотой байдаг. За өөрийн гэсэн амны орон сууцтай хүмүүс сэтгэл санааныхаа хувьд гэр бүлийнхаа амар амгалан байдал, бүрэн дүүрэн байдалд хөрөнгө оруулдаг. Тийм учраас амны орон сууц бол сэтгэл санааны хөрөнгө оруулалт юм аа. Өөртөө гэр бүлдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт муу юм аа. За нөгөө талаас гэр бүлийн амар амгалан байдал, бүрэн дүүрэн байдал, аз жаргалтай байдал ямар дөрвөн хааны дунд байхаа шалтгааллахгүй. За тэр аз жаргалыг хэн яаж бүтээж яана гэдгээс шалтгааллах юм аа. Тэрийг бас бодох хэрэгтэй. За гурав дахь аргумент нь болохоор үл хөл хөрөнгөө хөсвүүлээд тэндээс нь cash flow одоо мөнгө ингээд орж ирж идэг. За тийм хүмүүсийн хувьд одоо өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг түрээсүүлээд тэгээд түрээсний мөнгө олдог нэг талаас. За нөгөө талаасаа бол үл хөдлөх хөрөнгийнх нь үн жил ирэх тусам өсч идэг. За тийм учраас амны орон сууц байр гэдэг бол үл хөдлөх хөрөнгө муу юм аа гэж үзэх. Ийм аргументууд байна. За тэгээд эцэст нь би өөрийнхөө бодлыг базаад хэлэхэд хэрв та үл хөдлөх хөрөнгө аваад байш аваад байр одоо орон сууц аваад дотроо өөрөө амьдарч ивэл тэр бол үл хөдлөх хөрөнгө биш юм аа миний бодлоор. Хэрв тэр байраа өөр хүнд төсвүүлээд дундаас нь ингээд мөнгө олоод ашиг олоод мөнгө чинь ингээд ажиллаж ивэл за тэр бол хөрөнгө оруулалт хөрөнгө муу юм аа миний харж байгаагаар. За нөгөө талаас бас яг ингээд хэлчихээр бас хэдэрхий яг хар цагаан болох гэдэг учраас нөгөө талаас зарим хүмүүс бас ингэж ярьдаг. Эдийн засгийн одоо санхүүгийн талаасаа ингээд харахад байшин өөрөө дотор амьдарч ивэл үл хөдлөх хөрөнгө биш. Сэтгэл зүйн талаасаа болонгууд гэр бүлийн амар амгалан байдал тав тухтай байдлыг бодонгууд өөрөөртөө оруулсан том хөрөнгө оруулалт юм аа гэж хардаг. За энэ үртэл төвчээртэй сонссон та бүхэндээ баярлалаа. Хэрв та subscribe хийгээрэй. Тэрний оронд та бүхэндээ би олон сонирхолтой гой топикуудыг ярьж хүргэх болно. Ингээд дараа уулзтлаа. Түр чао.